дугаар их эхэлж байна. Өнөөдрийн дугаарт тохиолдлын шалган турших тасгийн хамт олон урагдсан ирсэн байна. За ингээд та нарт энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За завгүй ажлын хажуугаар миний урилгыг хүлээн авсан ирсэн танартаа маш их баярлалаа. Тэгээд цахасаа танилцуулан явчихсан. За би тохиолдлын шалган турших тасгийн тохируулагч механикч Баатар хөвгдөх юм байна. Шалган тасгийн даавшин гэж юм байна. За тохиолдлын шалган турших тасгийн гал хамгаалагч хамгаалах хэрэгслийн механик Мөнгөн Цэцэг. Тохиолдлын шалган турших тасгийн тохируулагч механикч Оюун Төгс гэж байна. Би хамгийн анхны холбоонд орчод шалгаадаг та нарын мэргэжлээс ойлгохгүй байсан цагаан халаад өмсч гисэн хүмүүс суугаад байдаг. Яг та хэд маань яг ажил мэргэжлийнхээ онцлогийн тухай танилцуулахгүй юу? Бидний мэргэжил бол одоо тохиолдлын шалган турших тасаг гэдэг. ДТХ-ийн байгууламжийн бол одоо найдвартай ажиллагаа хангах нарийн технологийн ажил хийдэг. Үнэхээр одоо ангаах зүйрлэх юм бол энэ ч мэргэжилтэй төстэй. Маш нарийн багжаар нарийн гэрэл хараа шаарддаг. Одоо нэлээд оюунлаг юм чухал ажил ашигладаг байгаа. Хөндлөнгийн үнийн нүдээр харах юм бол үнэхээр тийм нарийн ажил харагддаг тийм. За манай Монголчууд хэдэн жил одоо шалган турших тасад ажиллаж байна одоо? Анх орсноос хойш кибстэй бид ажиллаж эхэлсэн. Тэгээд эхлээ монитор хийж байгаа дараа нь тэгээд тохируулах сурч яснаа гал хамгаалагчийн механик болоод одоо яг 10 жил гэж. За. За лавках одоо хэдэн жил ажиллаж байгаа вэ та? Одоо 20 хэдэн жил ажиллаж. Их байлаатай явж байгаа. Их байлгаас та юу тийм шилжиж ирсэн. За Баатар хөө. За эгч нь болохоор 1986 онд бол Улаанбаатар төмөр замын одоо нөгөө техникум гэдэг төгсөөд тэгээ 90 онд бол хуваарлагдаад ер нь шугамын хэсгээр шугамын 3 дугаар хэсгээр ажиллаж байгаа. Төрөө шилжиж энэ шалган турших тасагт ажиллах тийм завшаан тохиолдсон. 2007 онд шалган турших тасагтаа ирээд одоо 15 жил болж байна. Ер нь нийт төмөр замдаа бол 32 жил 3 сар ажиллаж байна. Одоо ирлээ болоог гэд нэрлээд идэгтэй ингээд ягаад тэрийг л одоо та хэд маань одоо нэг өсөндөө тохируулж байгаа гэсэн үг шүү дээ тий. За шугамын хэсэгт болохоор зэрэг энэ цэцлэгийн хамаарал бий болгосон. Манай энэ гарч байгаа бүтээгдэхүүнээр одоо цэцлэгийн хамаарал бий болгоод ажиллаж байгаа зүйлүүдийг л бид нар нөгөө нэг яг энэ тохируулж яг хэрхэн зөв ажиллаж байгааг бол хянаж хариуцаж ингэж явсаар ирсэн. Гэтэл шалган турших тасагт ирсэн чинь бүр тотогч байгаа ингээд задраад ирлээ болоог ингээд бүр дотогтлаас нь нарийн хэмжүүрээр нарийн тохиогоогоор ингээд хийж сурч байна. Нөгөө хэдэн онд хэлээд нэг замын дарга үйлчлэгээр ааштай явсан санагдаж байна. Тэгэхэд нөгөө саваагуудад бас нөгөө шалган турших тасгийн орхид орчихгүй. Тэгсэн чинь хоруугаа юм гэ. Тэгээ яг нөгөө олон жил тохиолдол хийсэн хүмүүс нэг гар нь бүр юу яцсан илэгтэй юм болцсон байдаг гэж яриад байдаг. Тийм үү? Нэмээ нөгөө нарийн багжаар одоо маш удаан хугацааны тохируулга бол хийдэг болохоор олон жил ажиллаад ирэхлээр бас тийм гар бол тийм бодогталтай. Бүр ингээд нарийн ажил тохиолдож байгаа. Тийм. Нэлээд нарийн тохиолгоо, нэлээд ур чадвар, хувь хүний бас нэлээд нарийн мэдрэмж шаарддаг тийм ажил. Та одоо хэдэн жил одоо кибстэй тохируулга хийж байна? Би 1992 онд төмөр замын мэргэжлийн сургуулийг төгсөөд 92 онд яг 20 настай тус холбооны 2 дугаар ангидаа яг энэ тасагтаа бол би 20 настай ажилд орж исэн. Одоо би байгууллагатаа нас цэцүү одоо 30 дахь жилдээ ажиллаж явж байгаа. За маш удаан бас үед ажиллаж байгаа хамт олонтой уулз ярилцаж сууж байгаа маш таатай байна. Тэгээ та хэд маань одоо сурлаг спортын бас сонирхолтой одоо юу гэдгийг хөгжилтэй зүйлээсээ хуваалцаач. Мөнгөч одоо тоглолтог үстэй тийм. Би ч тоглолтол байгаа тэгээд тоглолтог гэхээсээ гадна одоо юм өрчмдээ уг нь аюу сакс тоглох тийм сонирхолтой. Тэгтээ жоо нөгөө нуруу намдаа жоо хаяа гологдох гэдэг. Тийм хөл талтай. Тэгэхээс уг нь өөр амарс тоглох сонирхолтой. Олон тэмцээнд бас оролцож байсан тийм. Ер нь бол ангиас төлөөлөөд тэмцээнүүдэд явдаг. Тэгээд ангийнхаа нэрийг гутаachгүйсэн гэж хичээгээл явдаг шүү дээ. Тэгсээ одоо хобби нь юу вэ? Миний ажил мэргэжлээс гадна өөрийн хувийн хобби бол би нөгөө бялуу их дуртай. Одоо манай хамт олон бүгдээрээ мэдж байгаа хэрэг.
Гэтэ яг энэ өөрийн хүүхэд насны юм бяцхан юм юу байсан. Хожим бол миний өөрийн одоо энэ ажлыг бас би энэ олон жил доктор сурчилтаа хийж байгаа нь миний өөрийн хувийн одоо энэ нарийн мэдрэмжийн асуудал байсан нь миний хоббитой бол уялдаатай гэж одоо олон хүн магтдаг. Одоо биолог хийсэн биологи юм намтрахын идээд тэгээд энэ хүн нарийн мэргэжлийн ажил хийдэг болохоор энэ биолог ингэж хийсэн байна гэж нэг өнцгөөс хүмүүс хардаг. Нөгөө өнцгөөс нь бол биолог торт те янз бүрийн гоё чимэглэлтэй торт хийдэг хүн энэ нарийн мэргэжлийн ажлыг бол одоо хийх нь аргагүй юм ааш гэдэг юм уу. Хувийн одоо өөрийн хобби мэргэжил хоёр бол хоорондоо айгүй холбоотой юм шиг санагдав. Би бас нэг зүйлийг дурсмаар санагдчихэв. Манай хамгийн анх шичээ хоёр подкастын хамгийн анхны дугаарын одоо манай ангийн бас хамгийн анхны одоо логог одоо бэлон дээр уралсан бүсгүйч одоо их оюун төгс маань шүү дээ. Баярлалаа. Тэр торт маш хамттай байсан. Тэ. За Баатаргүй их ч одоо та яг шин сэдэд ажиллаж исэн гэсэн үг. Шинс 3 4 гэх техник чил дээр хуваагдахаар 4 болчоод юу яагаад буцаж хуваагдахаараа 3 болчоод нэг шогны 3 4-т ингээд ажиллаж байсан байхгүй. Тэгээ би ер нь нэг шогмынхан ч дандаа нэг зузаан хувц хүмсчээл манай нөгөө ахын зож ярьдیں۔ Энэ шогмынхан ерөөсө халууцгааш мэдгүй даахаш мэдгүй их л зузаан хувцтай хүмүүс доктор нь ч зузаан хувцтай гадагш байгаа зузаан хувцтай ингээд явдаг. Ингээд нөгөө хэрээр ингээд нөгөө салхи мөрлөөд ажиллаж байсан юм чинь яг анх эхлээд шалган турших тасагт ороод ирсэн чинь нөгөө халуун парны хажууд ингээд нэг л үргэлжсэн парны хажууд дээрээс нь өрөө халуун урдаасаа ингээд гэрэл асаагаал ингээд явчихсан чи ерөөсөө зүгээр би гэдэг хүн чинь зүгээр юу гүйл нүд анжтаал нөгөө нэг юм агаалт хатамсан гал дотор мохоо бол нүд анжтаад байдаг. Тэгээд яг бас нэг юм чинь өрөөний уур амьсгалыг ивдээд аварж гараад гүгээд ээж чадахгүй. Тэгээд манай ажил бол хамгийн гол нь бас сууж сурах юм билээ. Маш сайн сууж, маш сайн сэтгэл санаагаа төвлөрүүлж тэгээд нүд гар хоёроор л бид нар ч хоолоо олж иддэг хүмүүс юм билээ шүү дээ. Анх эхлээд нөгөө шугамаас ирж байхдаа би дотроо бодчихсон юм чинь одоо шугамд ингээл ажиллаад ирдэг ирлээ блок шүү дээ, мотор шүү дээ, хаал хамаалагч шүү дээ. Энийг одоо юугийн тохируулах гээд ингэж ит юм болоо гэд. Тэгээ би ингээд нөгөө цагаан халаад өмсөд ирж байхдаа ингээд одоо эмэгтэй хүний ажлыг анхудаа хийж үзэж байгаа юм чинь бөөм баяр болт юм байна. Гэтэл одоо бас л нөгөө нэг хүний ажлыг хүн гаднаас нь харахад нэг өөр, хийгээд үзэхэд нэг өөр байдаг. Одоо яг мэдэрсэн. Үнэхээр бас хүн айгүй сайн төвлөрч, сууж, нүднийхээ харааг одоо ингээд тасгаж хийх ёстой ажил юм бэ. Тэр дотор чинь өчнөө тохируулга мэдээж өчнөө жилээр ажилласан нэг 3 5 10 жилийн баталгаа өгч гаргадаг зүйлүүд маань үнэхээр шугам замд ажиллаад ирэхээр илэгдсэн. Нөгөө нарийн хэмжээсүүд нь алдагдсан гэдэг. Тэгээ мэдээж цэвэрлэгээр орон холбон мөртөнгийн арилгын бидний дээр ирэхдээ бас нэлээд хөөрхөн болсон. Тэрийг чинь тохируулдаг гэдгийг чинь бид нар одоо л яг шугамаас орж ирсний дараа мэдж байгаа юм. Анх эхлээд яг шугам доктор тийм тохируулах хийдэг гэж мэдгүй л байгаа юм чинь. Яг бэлэн дашх шиг л үе манай тэр байх байгаа шүү. Явуулчаарай. Тэрэнд ямар их хүч хөдөлмөр зарцуултыг бол тохиолдоо ойлгодог байсан. Одоо бол асаа ойлгодог болсон. Ажлынхаа тухай онцлог яаж яриад өгөөрэй. Хамгийн анхны одоо цэвэрлэгийг одоо хийх гэсэн. Тийм. Хамгийн анхны одоо шалган турших тасаг бол даавка бүх хүмүүс одоо сургалт амьдсан байх гэж би бодож байна. Тэгээд дараа чи тохируулагч нартай авчдаг. Тэгэхээр манай ардын багш гэсэн үг л дээ. За манай мөнгө шавьных л шүү дээ. Тийм. Би манай даавка намайг ажилд ороход самбуугч гэдэг бас монтёрсэн. Энэ хоёроор тэгэл ирлээ яаж цэвэрлэх үү, яах вэ гэх эдийн залгаж ирсэн. Тэгэл хаяа нөгөө нэг хортонтой ирлээ нөгөө баллуудад арилах болохоор жоох ингээд хусаж мөрсөн. Зүлгүр мүлгүрээр ингээд гээд нэ тохируулагч нь харь хөөе чи болохгүй штэ. Хин зааж гисэн. Мэдхгүй. Зааж гисэн мөн сууж. Тэгээс сууж. За оюун төгс маань хинээ шав билээ. Би бол одоо инхтэй юм гэдэг манай туршлагатай байдаг. Гэхдээ тэр үед бол одоо багш нарын гэрээ гэж болдог байгаагүй. Гэхдээ бид нар бол ер нь олон жил ажилласан багш нар, олон жил ажилласан механикуудаас бүгднгээс нь суралцж байсан. Тийм учраас одоо хин нэг нь онцолж хэлэх юм бол бас гомдох байх гэж бодож байна. 1970 онд Улаанбаатар төмөр замд ДТХ-ийн энэ байгууламж шинээр нэвтэрч орсон толбогдуулаад цахилгаан төвлөрүүлтийн болон энэ хагас автомат хориглолын байгууламжийн энэ техникийн өгөгдлийг шалгах, турших,
хүн техникийн бичиг баримттай болгох тий тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаар баталгааг нь хангах зорилгоор анх тохиол холбооны албаны харьяа Сүхбаатар өртөнд бол КИП-ийн хамгийн анхны суурь тавигдсан байдаг гэдэг юм билээ. Тэнд бол одоо 2 хүний бүрэлдэхүүнтэй Орос мэргэжилтэн инженер эмэгтэй одоо Карпука гэдэг би бас нэрийг буруу хэлж магадгүй. Монгол талаасаа бол Эренцэнгийн бор гэж одоо хамгийн анхны Монгол суралцагч одоо дөнгөж сургууль төгсөөд очсон залуу охин одоо Орос мэргэжилтэнгээс энэ нарийн мэргэжлийн ажлыг суралцаж өглөж авч үлдсэн. Тэгээд 2 жилийн дараа 74 оноос мөн Төвийн ангийн хэсэгт одоо манай холбооны 2 дугаар ангийн шалган турших тасаг бол одоо дараагийн суралцагч нараа бэлдээд ингээ ажиллаж хэлсэн түүхтэй байдаг. Тэр хамгийн анхны суралцагч тэр Эренцэнгийн бор гэдэг хүн маань бас миний багш гэж байгаа. Тийм. Тэгээд тэр хүн анхны КИП-ийн тэр мэргэжилтэн бор мөн инхтэй нэгж маань бас мөн КИП-ийн тэр Орос мэргэжилтэнгүүд одоо хамтарч олон жил ажиллаад тэгээд Орос мэргэжилтэнгүүд нутаг утсантай холбогдуулаад одоо энэ нарийн чухал ажлаар би үргэлжлүүлэн хаших Монгол талаасаа бол инхтэй механик инхтэй нэгж маань одоо энэ ардыг хүлээж аваад үргэлжлүүлэн ажилласан түүхтэй. Тэгэхээр одоо тэр 2 мундаг хүнтэй би бол одоо 1992 оноос хойш тэр 2 хүнийг гавьяаны амралтанд гартал нь 20 гаруй жил одоо хамтарч ажиллаж исэн. Яалтчгүй миний хоёулаа миний багш. Тэгээд мөн Ирина, Цэвсүрэн, Нямхүү, Долгор сүрэн одоо би нэрийг мартчихвээ дээ. Олон механикууд бол одоо манай КИП ажиллаж исэн байдгийг. Тэрнээсээ одоо хамгийн анхны юм 2 мундаг хүнтэй би бол гавьяаны амралтанд гартал нь одоо хамт ажиллаж исэн. Тэгэхээр одоо бүгдээрээ л бидний багш гэж байна. Сүүлийн үед бас зөндөө олон охтууд залуучууд төсөж ирээд бас танай мэргэжлийг бас ингээ залгуулсан авч явж байгаа шиг харагддаг. Одоо манай математикчдад хэдэж автай байна. Яг нь тэгээд орж ирээд бас нөгөө би 15 жил болж байгаа юм шиг бодаагүй. Тэгээд өөрөө бас эхлээд бас суралцаж энэ чинь бид нар чинь ирэх авдаг шээ. Ирэх авч иж тохируулах хийж сурна. Эхлээд эмшаа төрлийн ирэх аваад тэргээрээ бас нэлээд бодлогоч чийж бүх төрлийн нэлийн ирэх авдаг. Тэгээд энэ ирэх авах хугацаанд чинь бас нэлээд хөрхэн цаг нар орчиж байгаа. Ямар ч үгээс одоохондоо нэг шавтайгаа батуулах гэдэг. Анх эхлээд бол КИП хэсэгт орж ирэхэд бол манай Батхуу дараа санаандгүй байдлаар төсөлсөн ш. Боригч манд төр суулгаад тэгээд за тэгээ өөрөө ч бас нэг шижгэлсэн сайхан мончорт авдаг гэж бодсон юм шиг. За чиний шалгалт өгөөд үзэхүү. Тэгээд чадвал ингээ бас төв орчуул сайхан штэ. Бүх шугтаар сургууль солино гэдэг. Өгөөд үзье л гэж бодохгүй юу. Тэгээд өгөөд үзсэн чинь харин энэ амьдрал маш том нэмэр байна. Тэгээд би ямар ч чиг байсан боригчийнхаа халааг аваад эвтэрт бас ижил төстэй зан чанар зөндөл байдаг гэсэн. Тэгээд ингээд инхтэй юм, чи инхтэй юм багшийнхаа одоо заавраар ингээд хэлээ болох тохиол сурсан та. Тэгээд одоо бол ямар ч байсан хинч асуусан би өөрийнхөө чадвар мэддэг бас харамгүй бас хариулъя, туслая гэж л бодож явдаг та. Яг эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон ийм сайхан одоо хамт олонны дунд би яриад халуун яриа өгнөж одоо маш их таатай. За тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн та нартай маш их баярлалаа. Тэгээд байгууллагынхаа 50 жил болж байгаа бас хамт олонтой зориулж баярын мэдлэгийг хүргэх болов уу? Тэгэлгүй яах вэ? Тэгээд байгууллагынхаа нийт одоо мэргэжил нэгт хамт олондоо 50 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд сайхан баярлцгаагаарай л гэж. За тохиол холбооны 2 дугаар ангийн нийт хамт олондоо ойн баярын мэнд хүргэе. Эрүүл мэндийн сайхан байгаарай. За даавка ах маань эрүүлээ хайрлаарай. 50 жил баярын мэнд хүргэе. За одоо үеийн одоо тохиол холбооны 2 дугаар ангийн 50 жилийн хойно баярын мэнд хүргээд үеийн ахмадууд болон дунд үеийнхэн одоо ажиллаж байгаа залуу үеийнхэнгээ баярын мэнд хүргэж цаашдынх нь ажилд амжилт хүсье. Шичой подкаст энэ удаагийн дугаар их өндөрлөж байна. Дараагийн дугаар уулзтлаа. Түр баяртай.